улсын их хурлын аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны дарга байнгын орооны эрхэм гишүүдээ. Дэлхийн нийтээр шилжин суурьшигч иргэд тэдний гэр бүлийн нийгмийн хамгааллын эрхийг хангах, тухайн улсын иргэдийн адил харилцан эрхтэйг шүүрхтэй байх, хоёр улсын нийгмийн хамгааллын тогтолцоонд давхар хамрагдаж шимтгэл төлсгөөс зайлсхийх хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл бол нийгмийн хамгааллын олон улсын хэлцээрийг байгуулан дээрх асуудлыг шийдвэрлэж байна. Энэ хүрээнд Монгол Улсын засгийн газраас бүгд найрамдах Казахстан улстай тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хэлцээр байгуулах хэлцээрийг 2018 оноос эхлүүлж улмаар Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газрын хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрт 2 тал 24 оны 10 сарын 29-ний өдөр гараа үүсгэж зурсан. Энэхүү хэлцээр нь нийгмийн даатгалын хуулийн зааснаас өөр журмаар тэтгэврийн эрх үүсгэх олгох харьцааг зохицуулсан тул олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-3 заснаар заавал сойрхон батлах олон улсын гэрээ юм а. Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төсөл нь нэг зүйлтэй ба Монгол Улсын засгийн газар бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг Монгол Улсын засгийн газар дүргэн мэдүүлснээр сойрхон батлуулахаар тусгасан болно. Гадаад харилцааны яамны мэдээлэлээр 23 оны байдлаар бүгд найрамдах Казахстан улсад Монгол улсын 8036 иргэн оршиж сууж байгаас 3115 иргэн албан ёсоор ажил хөдөлмөр эхэлж байгаа бол гадаадын иргэн харьяалтын газрын мэдээлэлээр Монгол улсад бүгд найрамдах Казахстан улсын 564 иргэн оршин сууж байна. Уг хэлэлцээр хэрэгжснээр хоёр улсын иргэд Монгол улс болон бүгд найрамдах Казахстан улсад ажилласан шимтгэл төлсөн хугацааг нэгтгэн өндөр насны тэтгэврт тогтоолгох, Монгол улсын иргэд бүгд найрамдах Казахстан улсаас хоримтлын тэтгэврийг тогтоолгон авах боломж бүрдснээр тухайн хүний ирээдүйн нийгмийн баталгаа сайжрах юм а. Энд Монгол Улсын засгийн газар болон бүгд найрамдах Казахстан улсын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлцээрийг сойрхон батлах тухай хуулийн төслийг боловсруулан хэлэлцүүлж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй бөгөөд улсын болон нийгмийн даатгалын төсөвт нэмэлт хөрөнгийн их үүсэр шаардлагатай болно. Хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж засгаар хэлэлцүүлсэн байгаа. Энэ засгаар хэлэлцүүлсэн хуулийн төслийг энэ хэлэлцээрийг хурлаар болон байнгын ороогоор сойрхон батлахыг дэмжиж өгнө.